хичааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидтын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед доод болоод байгаа ранкийн 1 номерын тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан хойг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байнга хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрнөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур нь сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оноог аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил тав тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн, хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникийг бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичээний бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг жин гэдэг бол. За ян хичээний хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тийм. За энэхүү насан туршидтын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн тамирч. За пара тэквондо маань болохоор мөн дэлхийн тэмцээн гэж тусдаа тэмцээний хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагддаг байгаа. 3 байр маань олимпик ирэхэд эрэхтэй болчихсон. G4 англи гэдэг бол мэдээж тэквондог спорт хичээлээ тамирчдууд маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4-1 тэг болгож байна. За гоё. За бараг тоолооч гэж би хэлэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүндээс тэр зүүн дарамт очруулж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Бөмбөлгийн тамирчин Зандигийн давгал дөрд тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байна уу да хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шиг. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жийл дур төлөлийн тэр зайгаа ойртуулах степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоныг хийж иж оноох үнцэн хөдөлгөөнөө явуулна. За нэг гацсан хөдөлгөөнд урд төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь онцтой өшгөж байна. Яг энэ хүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гаргаад тах шүү дээ. Мэдээж 58 кг жим бол доор хаяж 22 кг-аар дээш өшгөж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшгөж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшгөж байна даа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна гэсэн. Дэлгэцээр бол их л амархан харагдаж байна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаад оронд нь наад хөдөлгөөн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн санал нэгтэйгээр